Эерэг, гэгээлэг, сайн, сайхан, боломж, эдгээр үгс тархинд юу бүтээдэг гэж үзэл бодлоо өөрчлөх хүчийг бүтээдэг. Сэтгэлийн эрүүл мэндэд тань анхааран туслах, амьдралын хүчийг нэвтрүүлэг эхэлж байна. Гэрүүлэн радио 104.5 сонсогч танд амьдралын хүчийг сэтгэл зүйн нэвтрүүлэг хүрэхэд бэлэн болсон байна. За бид өнөөдөр хамтдаа бас цоо шинхэн зочин шинэ сэдвээр иргэн ирсэн байна. Тэгэхээр та бидний нэвтрүүлгийг Гэрүүлэн радио 104.5 пэйж хуудаснаас мань лайваар бас давхар үзээд сэтгэлээ үлдээгээд бас хүссэн асуултаа асуух боломжтой байгаа шүү. За яг одоо сонсогч тантай хамт найруулагч Баясаа мөн нөхцөлөх сэтгэл зүйч гэрлээ миний бие хамтдаа байна. Харин өнөөдөр бидэнтэй ярилцахаар сэтгэл зүйч Хатар Цэцэг ирсэн байна. Танд өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр хоёулаа сэдвийг бол урьдчилаад хэлсэн байгаа даа тий. За тэгэхээр яагаад энэ сэдвийг за манай найруулагч чивчиг манд баг зэргийн буулгаад өгөөрэй. За яагаад одоо энэ сэдвийг сонгосон бэ гэхээр хүүхэд өөртөө итгэлгүй үед гэд би цэг тавьсан байгаа. Тэгэхээр өөртөө итгэлгүй үед ямар нэгэн шинж тэмдэг илэрч магадгүй, өөртөө итгэлгүй үед амьдралд ямар нэгэн байдлаар нөлөөлж магадгүй, бас өөртөө итгэлгүй байгааг нь мэдэх юм бол тэр үед нь бас юу хийх хэрэгтэй гэд тэ энэ үйлдвэрийг гүйцэхийн тулд бас нэлээд олон бодол болно. Тэгэхээр яагаад энэ сэдвийг сонгосон бэ гэхээр нэг ээж ингэж ярьж байгаа байхгүй юу? Би нэг юм нэлээд хэдэн жилийн өмнө сэтгэл зүйчийн сургалтанд сууж байсан юм гэж ярьсан. За гэд. Тэгээ юуны сургалт байсан юм гэсэн чинь эцэг эхчүүдэд зориулсан хүүхд хүмүүжлийн тухай сургалт байсан гэд. Тэгээд тэр үед тэр ээж өөрөө гараа өргөж сэтгэл зүйчээс нэг асуулт асуусан гинэ. Сэтгэл зүйчээ ингээд хүн болгоно л одоо эцэг их асран хамгаалагч хүн болгоно л ингээд үр хүүхдтэй ад жаргалтай сайн сайхан хүүхдээ ер нь сайхан амьдраасаа л гэж хүсдэг. Тэгээ одоо яг ингэж амьдраасаа гэж одоо эцэгчүүд хүсдэг юм бол энэний тулд одоо юу хийх хэрэгтэй вэ? Гэл одоо хэрвээ манай сэтгэл зүйч ингэ анзаарах юм бол эцэгч ер нь хүмүүс чинь нэг юм товч хариултанд тартай байдаг шүү дээ. Нэг гингүүт яг бодлогын хариу шиг ингэж гарна гээл те. Гэхдээ сэтгэл судлал болохоор харамсалтай тэгдэггүй. Маш олон хувилбар, магадлал дээр ярьдаг те. Гэхдээ тэр үед сэтгэл зүйч нэг зүйлийг онцолж хэлсэн гинэ. Юу онцлж ирсэн гэхээр бидний өнөөдрийн сэдв буюу та хүүхдээ өөртөө итгэлтэй болоход нь л та чиглүүлж та өөртөө итгэлтэй болоход нь л та дэмжлэг үзүүлж чадах юм бол таны хүүхэд таны хүсэж байгаа шиг амьдралдаа ад жаргалтай сэтгэл хангалуун амьдрах одоо тэр чухал хүчин зүйл нь өөртөө итгэл юм гэд тэр сэтгэл зүйч хэлжсэн гэд. Тэгээ надад яагаад энэ төхийг ярьсан гэсэн чинь баталгаа. Яагаад тэгсэн юм бол? Асууж. Тийм асууж байна. Ингээд зөндөө олон зүйл мэдээж байгаа шүү дээ. Тэгтээ товч хариулт хэлэхдээ өөртөө итгэлийг яагаад чухалчилсан юм болоо гэдэг. Тэгээд өнөөдрийн сэдв гарч ирсэн мөн. Тэгэхээр энэ их чухал зүйл юм байна. Яагаад гэвэл эцэгчүүд нэрээ энэ дээр анхаарал хандуулт юм болов? Энэ маань бас ийм чухал нөлөө үзүүлдэг зүйл гэдгийг юу н анзаардаг юм болов гэсэн. Тийм сэдэлтэйгээр эхлүүлсэн байгаа. Таны хувьд болохоор хүүхэд өөртөө итгэлтэй байна гэхээр хамгийн түрүүнд аль талаас нь ингээд орж ирсэн танд. Өөртөө итгэлтэй байна гэхээр яг л нөгөө мөн л дөө түрүүний сэтгэл зүйчийн хэлдэг бол зөв амьдралын бүх талбарт нөлөөлдөг байхгүй. Ганцхан ийм талбарт гэх юм байхгүй. Тэр хүүхдийн сонгож байгаа сонголт тэгээ одоо сургуулийнхын сонголт байна уу, ажлынхын сонголт байна уу, найз нөхдөө сонгох сонголт байна уу, эсвэл одоо нийгэмд хийж бүтээх ямар л сонголтуудад өөртөө итгэл нь тэр одоо хүүхдийн сонголтод шууд нөлөөлж идэг. Өөртөө итгэлгүй байгаа хүүхд болохоор арай өөр одоо өөрийгөө баг үнэлээд байгаа тэр хэмжүүрээр сонголтуудыг хийж яадаг. Өөрийгөө үнэлж чадж байгаа хүн яг тэр өөрийгөө үнэлж байгаа хэмжүүрээрээ арай өөр зүйлсийг сонгож чаддаг гэсэн үг. Амьдралаа сонгож шийдэж чаддаг. Тэгтэл өнөөдөр энэ амьдрал чинь өөрөө яг л нөгөө сонголтуудын л хэлхээс шүү дээ. Бид нар зөв сонголт хийж чадвал тэрнийхээ үр шимийг хүртэж амьдардаг. Буруу сонголт хийх юм бол тэрнийхээ үр дагаврыг бас амсаж амьдардаг. Тэгтэл нөгөө сонголт шийдвэртээ бид нар өдөр тутамдаа тулгарч идэг байна. Тэгж байгаа. Тэгтэл яг тэр нөгөө сонголт шийдвэрт маань хүүхдийн өөртөө итгэх итгэл нөлөөлөд идэг.
Сонголт шийдвэрт нөлөөлдөг. Бид нар ингээ өдөр тутамдаа ямар нэгэн зүйл сонгож байгаа, Тийм. шийдвэр гаргаж байгаа. Тэр болгонд өөртөө итгэлтэй Шууд нөлөөлдөг. байгаа эсхээс нь шууд хамаарч сонголт хийж байгаа, шийдвэр гарч байгаа. За одоо тэгэхээр ийм чухал учраас энийг л өнөөдөр нохъё гэж одоо тийм. Амьдралын айгу өргөн цар хүрээний ойлголт Байгаад байгаа тий. Тэгэнгүүт хүмүүс ингээ яриан донд чи тэр үед яагаад одоо тэр сургуульд ороогүй юм? Яагаад тэр ажилд ороогүй юм гэхлээр би ингээ хийж чадах болоогүй болоо гэд өөртөө эргэлзээд. Тэг эргэлзээд байсан гэдэг тий. Өөртөө итгэхгүй хаад бусад хүмүүс яаж хамт итгэх юм те. Өөртөө эхлээд итгэх хэрэгтэй байхгүй юу? Тэгжээж би чадна гэсэн итгэлээр арай дээгүүрх зүйлсийг сонгож амьдрах нь сайн. Өөртөө итгэлгүй байгаа хүн яад ингэхээр за энэч биштэй илүү сайн боломж амьдралд нь байхад за энэ хавцаанаа л байж да гэд одоо сонгодог гэсэн үг. Тэгээ энэ бол ерөөсөө нөхөрлөлт хүртэл хамаатай. Найзаа сонгох, мэрэгжлээ сонгох, ирээдүйн карьер төлөвлөлт, хань ижлээ сонгох, за бүр тэр битэл өмсөх хувцаа сонгох, бүх амьдралын тэр сонголт шийдвэрт миний өөрийгөө хин гэж мэдрээд байгаа, дээгүүр мэдрээд байгаа мó эсвэл би өөрийгөө тэгээ зохистой үн цэнтэй гэж мэдрээд байгаа мó тэр зүйл чинь нөлөөлдөг л гэсэн. Ястай гоё. Маш гоё хариулт. Тэгэнгүүт одоо нөгөө тэр ээжийн одоо нөгөө яагаад чухалчилсан юм болоо гэдэг хариултыг л өнөөдөр хоёлаа яриад байгаа тийм. Таны нөгөө өөртөө итгэл ярьсан чи өчтөрхөн би ингээ ажил дээр тэмцээнд орсон. Тэг ингээ багийн тэмцээн болоод тэгээд манай багийн 3 гишүүн намайг чи гар. Яг энэ тэмцээнд ингээ чи тохирно гэж чамд итгээд. Тийм надад итгээд яг одоо нөгөө би хинбэ гэх нэг тэмцээн байдэн штэ. Одоо ингээ гэрлээ чи ингээ сэргэлэн цаваа гялс хурдтай чи ингээ хурдан олж чадна. Чи гар гэдгсэн чинь би өмнөд яг тийм тэмцээнд ороод ялгчихсан байхгүй. Туршлага байгаа. Тий туршлага байгаа. Гэхдээ тэндээсээ би юг олж авсан гэхэлэр нөгөө өмнө нь би нөгөө ялагдчихсан болохоор манай багийнхан надад итгэж байгаа шиг би өөртөө тэгж итгэхгүйсэн. Тэгээд гарах уу яах вэ? Одоо би яг багийн оноо шийдвэрлэх сүүлийн тэмцээн байгаад идэг. Тэгээ манайх болохоор бас хэдэн хоногоор дутуу явж исэн байхгүй юу? Тэгээ яг миний хэрсэн оролцох нь нөлөөлөх гэсэн. Тэгээд яг тэр үед би бол өөртөө яг үндэ итгэлтэй биш. Тэгээ эргэлзэжсэн байхгүй юу? Тэгтээ манай 3 бүр яг надад л итгээд байсан болохоор нь би ингээд өмнө алдчихсан юм аа. Би ингээд гармааргүй байна гэж чи үгүй чийлж чадна гэд. Тэгээд би хүн надад итгэж явах чинь би яхаа өөртөө итгэж болохгүй. Хүн намайг чадна гэдэг. Тэгээд ороод тэгтээ би яг нэгт орсон. Босод багийн гişүүдээс. Оноогоороо төрүүлсэн баггүй юу. Тэгэхээр би тэр үед яг өнөөдөр их өсөйг бодож ирсэн. Яг тэр мөчөд яг шийдвэр гаргахаас өмнө би өөртөө итгэлгүй байсан л та. Гэхдээ би өөртөө итгэлтэй байх сонголтыг бас тухайд хийсэн тийм. Тэгээд гараад одоо нэг итгэлтэй байх сонголтыг хийсэн учраас гараад нөгөө орж явах үедээ яаж хийж байгаа л хариулна гэл ерөөсөө. Тэгэхээр таны хэлдгээр нөгөө сонголт байдаг. Тийм. Бид нар зүйл дээр бас орж ирж байна. Зүг. Угаасаа өдөр тутамдаа бид нар яг тэр сонголтыг л хийж амьдардаг. Тэгээ бид нарт одоо маш их нөөц, боломж, чадамжууд байдаг байхгүй юу? Хүний тарих өөрөө айгу супер штэ тий. Тэгээд хүн өөрийнхөө тэр нөөц, боломжийг өөртөө итгэлтэй байгаа үед олж хардаг. Чадах юм байна. Ард нь гарчих юм байна. Давчих юм байна. Энд чинь ингээд туулах чадвар шүү дээ. Амьдралд энэ одоо тэмцээн дээр яригадаад чи ингээд өөртөө итгэлтэй байхыг сонгоод тэр гоё шагнал урамшууллыг авч байгаа бол амьдралын өөр ямар олон чухал шийдвэрүүдэд энэ одоо магадгүй өөртөө итгэл байхгүйгээс болоод буруу шийдвэрийг гаргаад боломжуудыг алдсан бол. Тийм. За тэгвэл тэгмэд өөртөө итгэл маань ингээл жижиг сажиг зүйл дээр яаж нөлөөлдөг юм гэж ярьлаа ш тойлоо тий. Тэгвэл ер нь эцэгчүүд маань хүүхдээ өөртөө итгэлгүй байгааг нь одоо ямар үйл хөдлөл, ямар хоолойны өнгө, ямар хувирал, одоо ямар шийдвэр гаргалтаас нь за хүүхд маань ер нь жоохон өөртөө ер нь итгэлгүй байгаад байна да. Энэ зарим үед ийм хүчтэй тод илэрдэг зүйл үү? Эсвэл мэдэгддэггүй зүйл үү гэдэг ч юм уу? Бас эсвэл хүнээсээ хамаардаг юм уу гэдэг ч юм уу? Энэ дээрээс бид нар одоо ямар байгааг нь онцлох гэдэг шүү дээ эцэгчүүд хүүхдээ.
Мэдэгдэн л дээ. Ер нь бол мэдэгдэн. За мэдээч хэрэг яхав тэр нэг талаараа одоо юу гэдгийг зүгээр нэг юм нээлттэй байх жишээгээр ярьж үзье. Одоо ингээ хүмүүсийн дунд өөрийгөө тодорхойгоор ингээд илэрхийлчих чадамжтай байхыг ээж аав хүүхдээс хүсдэг. Ер нь дийлэн хийж аваад. Гэтэл яг тэр тохиолдолд зүгээр ярихыг хүсэхгүйгээсээ болоод үгүй гэж татгалзчихж болно. Гэтэл үнэхээр итгэл байхгүйгээсээ болоод хоошоо суужиж болно. Яг итгэлгүй байгаа байдал бол хамгийн нэгдүгээр биеийн хилэмж дээр мэдэгддэг. Ер нь бол ингээд харц тийм тогтоом биш. За тэгээд дээрэс нь өөртөө итгэлгүй байгаа хүүхд ер нь биеийн хүртэл нэг юм одоо чи тэгчих гэд хэлэх үед намайг хэлчихвүдэ гэсэн шиг ингээд нэг юм хумигдмал тий бие чангалсан тий тийм ингээд нэг нугдаана гэж ярьдаг штэ тий нэг юм мөрцөх харц шулуун биш. Нэг тийм байдлаар биеийн хилэмждэр бол мэдэгддэг. Тэгээ нүдний харц бас айгүй нэг юм эр зоригтой биш нэг юм аимхаа байдлаар илэрнэ. За яг биеийн хилэмж талаасаа нөгөө талаасаа би чадахгүй, би хийхгүй, би үгүй гэж одоо нөгөө татгалцсан дэр хариунуудыг ер нь бол хүүхдүүд маш их хэлдэг. Өөртөө итгэлгүй байгаа үед. Тэгээд хүсээгүй багт ингээ хүчлээд хэлэгчээр бүр ингээд нөгөө сандарч чичрэгч гэдэг юм уу тий ингээд маш их юм нөгөө нэг одоо юугүй паник яг ингээ нөгөө юм тухгүй байдалд орж байгаагаар бас мэдрэгддэг л дээ. Тэгэхээр ээж аав өөрөө анзаархал юм бол бүр ингээд янз бүрийн тохиолдлуудаар л тэнд өөртөө итгэлгүй байгаа байдал харагдана гэсэн үг. Өөртөө итгэлтэй байгаа хүүхэд оролдоод үзье. Гаргалгааг нь гаргая, хийгээд үзье. Ард нь гарчих бах тий туулаад давчих бах. За юу ч гэсэн үзье ч гэдэг юм ингээд арай нөө эерэг хариултуудыг хэлдэг. Өөртөө итгэлгүй байгаа хүүхдүүд аль болох няцаасан. Тэгээд сүргөөр аливаа амийг харж хариулдаг. Тийм байдлаар нь ч гэсэн ер нь бол урьдчилаад харж болно хүүхдийг бол тийм. Нөгөө хүүхдүүд одоо дуйлан секцэнд явах уу эсвэл энэ ангийнхааныхаа төлөөлөд одоо энэ тэмцээнд орох уу гэдэг ч юм уу те маргааш нэг тийм үйл ажиллагаатай мөлий нэг охин нэг хүү ор гэсэн те за манай ангиас хэн гарах уу гэж багш асуудаг шүү дээ те тэр үед урайлгахнаар хүлээж авч байгаа хүүхд болвол өөр ах гэдэг шүү дээ. Тийм. Гэтэ бас нөө нас сэтгэхгүй онцлог гэж байгаа. Хөгжлийн үе шаттай холбоотойгоор. Одоо жишээ нь яг 6-аас 10 нас болвол илүү одоо нөгөө бусад хүүхдтэй өөрийгөө харьцуулж эхэлдэг. Тэг ингээд өөрөөсөө бусад өөр хүүхдүүдийг харж эхэлдэг. Нийгэмдээ танилцаж эхэлдэг үе байдаг учраас хүүхдүүдэд бас жоохон ичгүүрийн мэдрэмж давмгай ч юм уу те нөгөө ичид санаа зовсноосоо болоод хэдий итгэлтэй байсан ч бас татгалзахыг үгүйсэхгүй л те яг тэр одоо жишээгээр л энэ аяг өөртөө итгэлгүй байна гэд дүгнжүүл бас жоох өрөөсгөл болно. Тийм. Магадгүй зүгээр хүсээгүй байж болно шүү дээ. Хүсээгүй байгаа тохиолдолд өөртөө итгэлтэй хүүхдүүд бол харин би хүсэхгүй байна гэдгийг хэлж чадна гэсэн үг. Үгүй хүсэхгүй байна. Гэд нөгөө хил хязгаарыг тогтоох үгүй гэж хэлэх чадвар хүртэл энэ өөртөө итгэлтэй байдалд нөлөөлнө. Гэтэл зарим тохиолдолд өөртөө итгэлгүй хүүхдүүд нөгөө найзгүй болчихгүй, багшийнхаа итгэлийг алдчихгүй гэж айхтаа заа гэхийг ч үгүйсэхгүй гэсэн үг. Ямарваа нэг зүйлд. Тийм тэгэхээр нөгөө үгүй гэж хэлж чадах чадвар хүртэл эн чинь өөртөө итгэлтэй байгаагийн шинж байгаа байхгүй. Нөгөө талдаа тэгж хэлж чадахгүй байх нь гэтээ нөгөө ямар тохиолдолд вэ гэдэг нь шүү дээ тий. Тэгж хэлж чадахгүй байх нь би одоо үнэлэгдэхгүй байх вэ. Би хайртай хүмүүсээ алдчихгүй. Намайг тоохгүй болчихгүй тий гэдэг одоо тэр мэдрэмж нь үгүй гэж хэлж чадахгүй байхад хүртэл нөлөөлдөг. Тэгэхээр тэр бол өөртөө итгэлгүй байдлын нэг жишээ гэсэн үг тий. Тэгэхээр одоо ямар цаг үед юун дээрээс хамаарад тийм шийдвэр гаргачаа гэдэг нь бас жоохон ялгаатай. Яг тэгээд ивэл ингээд ивэл ингээд ингээл хэлчихвэл бас жоохон. Тий. Одоо жишээлбэл болчих гоо. Нэгдүгээр хүүхдийн өөрийнх нь онцлог нь ямар вүлээ гэдгийг нээлттэй хүүхдүүд тий эсвэл одоо магадгүй хаалттай хүүхдүүд. За нээлттэй хүүхдүүд өөртөө итгэлгүй байсан ч заримдаа нөгөө тэмцээн уралдаан болохоор би оръё гэд ингээ орой-лоод ордог төрлийн хүүхд байдаг. Тэнгүүт нөгөө тэмцээн уралдаанд оройг гараа өргөжөөл өөртөө итгэлтэй байна гэж ойлгочих гэвэл бас худлаа болчиход байгаа байхгүй. Тэр чинь нөгөө ингээ нэг юм харагдах дуртай хүлээн зөвшөөрөгдөх дуртай хүүхдүүд бол зүгээр ингээл заа гэл орчингууд өөртөө итгэлтэй байна гэж хэлэх бас боломжгүй тий нээлттэй хүүхдүүд угаасаа нөгөө юм олон нийтийн арга хэмжээнд дурггүй гэхдээ өөртөө итгэлтэй хүүхд гэж болно шүү дээ. Тэгвэл би хүсэхгүй байна гэдгийг хэлжээвэл тэр өөртөө итгэлгүй гэж бас ойлгож болохгүй. Өөртөө итгэлтэй хүүхд гэж болно шүү дээ. Тийм тэгэхээр нөгөө тухайн нөхцөл байдлыг нь л сайн анзаарна л та.
Тэгээд дараа нь насных нь онцлогийг харах нь. Тий, нас сэтгэхүйн онцлог одоо чинь өсвөр наснд бол харин ч ингээ бусдаас магтаал цаашаалыг авах илүү их сонирхолтой, тийм хэрэгцээ илүү давмгаа байдаг өсвөр насны хүүхдүүд. Тэгээ ингээд би болвол чухал гэдгийг ойлгох гээд байдаг үе учраас магадгүй тэр наснд бол илүү их одоо манлайлахыг хүсэх ч юм уу байж болох юм те. Эсвэл одоо яг эдэр насандаа ч юм уу те гих мэдчлэн бүр баг балчир байхдаа бас тийм төдийл нүүрэмгийн биш хүүхдүүд үгүйгээ татгалзаж болно шүү дээ. Аав ээжийн найзууд ирэнгүүт за миний хүү гараа дуулчих, ингээ урд нь гараа дуулчих гэдэнгүүт угаасаа нөгөө нийгмийн идэвхгүй тархиныхаа өгөгдлөөр төрлөх өгөгдлөөрөө тийм одоо давуу тийм өгөгдөлтөө биш хүүхд бол жоох ичиж мчин татгалзсан тий яг төрлөх өгөгдлөөр тийм нийгмийн оролцоо нэлээд өндөртэй хүүхдүүд бол за гэдэг уулж бас болно. Гэхдээ тэглээгээд энэ өөртөө ихтэй нас өөртөө ихтгэлгүй байх гэж хэлэхэд жоох өрөөсгөл болчиход байна л гэж хэлж байна. Тэгвэл хоёлаа илүүтэй сонголт шийдвэрүүд дээр л илүү харагддаг. Сонголт шийдвэрүүд дээр. Тэгэнгүүт яагаад энэ өөртөө итгэл нь хүүхдийн хөгжилд ийм одоо чухал хүчин зүйл болоод байгааг нь дахиад хоёлаа. Хөгжилд яагаад өөртөө итгэх чухал хүчин зүйл болоод байгааг нь талаас нь ярил. Саяны таны ярьсантай буцаад халуугдах уу? Хөгжилд яг хөгжлийн үе шатуудад ээж аавын дэмжлэг оролцоо зүв байвал, сайн байвал тэр хүүхдийн өөртөө итгэх итгэл, өөрийн үн цэнээ зөвөр ойлгох тэр ойлголт нь одоо батчихна гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо хөгжлийн үе шатуудад хүүхэд өөртөө итгэлтэй байхыг аав ээжээр дамжуулаад уулна сурах хэрэгтэй. Би үн цэнтэй, би чухал, би бол хайрлагдсан нэг нь би одоо надаас тэ ингээд аливаа зүйлийг даван дуулах сэтгэлийн тийнхий хүч гарч болно. Би одоо энэ бүгдийг ард гарч чадна гэдэг тэр өөртөө итгэх итгэл нас сэтгэхгүй онцлог хөгжлийн үеүүдэд ингээ өөр өөрөөр ингээд хөгжиж явах хэрэгтэй зүйл байдаг байхгүй юу. Тэгэхээр яг тэрийг нь ээж аав яг тухайн үед нь зөв тэр өөртөө итгэлтэй байхад нь дэмжлэгийг үзүүлээд яваад байвал тэр хүүхэд өөртөө итгэлтэй болж одоо төлөвшнө. Гэтэл яг тэр хэрэгцээ байгаа үед нь хэрэгцээг нь өгөхгүй байгаад байвал хүүхэд өөртөө итгэлгүй үл байгаад ин гэсэн үг. Одоо тэгэхээр нөгөө тэгжил холбогдох юм болов уу гэж би ойлгож байна. Одоо жишээлбэл хүүхдийг дөнгөж төрсөн үеэс нь эхлээд өөртөө итгэлтэй болгоход нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж л одоо битээр мэдээж хэлнэ. Яаж? Тийм хөгжлийн үе шатуудад өөр дэмжлэгүүдийг үзүүлэх нь чухал байдаг. За хамгийн ихний дэмжлэг бол нөгөө аюулгүй холбоог тогтооно. Энэ бол аав ээжүүдийн бас алдаад идэг нэг талбар мөн л дөө яагаад алддгийг гэр мэддэггүй учраас тэр аюулгүй холбоо гэдэг нь нөгөө attachment буюу энэгшил. Тийм одоо аливаа ямиг хүүхэд дөнгөж төрснийхаа дараа энэ ертөнц дэлхийг ээжээрээ ааваараа дамжуулж таних мэдж байгаа. Тийм энэ хорвоо ертөнцийн төвийг ээжигээ аавыгаа л гэж ойлгодог. Тэгэхээр тэр үед нь одоо нөгөө аав ээж нь тэр хүүхдэд итгэж байгаа мэдрэмжийг өгөх нь тэр хүүхдэд өөртөө итгэлээ суурин тавигдчихэдэг гэсэн үг. Аюулгүй энэгшлийг хамгийн эхлээд тогтоох хэрэгтэй. 0-6 наст бол хайрлагдж байгаа нэгэн юмаа гэдгээ мэдрэх нь тэр хүүхдийн хувьд өөртөө итгэлийн суурь тавигдахад хамгийн чухал зүйл байдаг. Би бол ямар ч нөхцөлд хүмүүсээр хайрлагддаг нэг юм аа. Тэр нь одоо нөгөө хамгийн гол их цагийг өнгөрүүлж байгаа аав ээж хоёр байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хоёр аав ээж хоёр тэр хүүхдэд 0-6 наснд нь хайр инэрлийг сайн мэдрүүлэх нь тэр хүүхэд ертөнц намайг хайрладгийн, хүмүүс намайг хайрладгийн. Тийм учраас би өөрөөгөө ч хайрладгийн гэдэг итгэл үнэмшлийг суулгахад нөлөөлдөг гэсэн үг байхгүй. Аюулгүй мэдрэмж, хайрлагдсан мэдрэмжийг тэр үед суулгах нь чухал. Яаж юм гэхээр нөгөө уйлахт нь аргадаж тайвшруулна, биеэрээ хүрэлцэн, урмын үгийг хэлнэ, анхаарч сонсно, гих мэтчлээ ухаан суугаагүй штэ гэж хэлэхгүйгээр тэр хүүхдийг яг нөгөө хүн гэдэг утгаар нь хүлээж авч тэр safety аюулгүй байдлыг нь мэдрүүлэх нь маш чухал байдаг. Тэгээд ирэхээр бусдад ч өөртөө ч итгэлтэй болох суурь хамгийн ихний суурь тавигдчих эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр их сонирхолтойгоос нь ухаан орцсон хойноо тэр хүүхд чинь итгэхгүйгээ сонгоод байгаа юм биш байхгүй юу? Бүр ухамсаргүй төвшөнд тэр зүйл нь суугдчихад байгаа. Би нөө хүүхдээ ингээд алдсан ч гэсэн ингээд 3 настай хүүхд гүйж байгаа л бүдрээ дунлаа гэж бодъё. Тэгэхэд тэгээ нөгөө нэг босоод дахиад алхаараа миний хүү энэ бол амьдрал байдаг зүйл шүү гэдгийг л энгийнээр ойлгуулж яхах нь өөртөө итгэл болдог. Тэгэхгүй чи одоо ингээ унчхын энэ төр гэд хэлэх юм бол тэрийг хүүхд ойлгож идэг гэсэн үг байхгүй. Тэгээ би чинь алдчихлаа штэ. Би муу юм байна.
Ингээ ээж одоо тэнийг ингээ нөгөө буруу юм байна. Буруу юм байна. Тий би алдаа гаргачлаа. Би муу юм байна. Би буруу юм. Би буруу зүйл хийчлээ. Тийм учраас би хангалтгүй юм байна. Би муу юм байна гэдэг ойлголтыг аль 3 настайгаас эхлээл аавна гэсэн үг. Тэгээд ирэнгүүт том болсон хойноо өөртөө итгэлгүй байх тэр одоо нөхцөл нь бүрэлдсэн байдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр бүр эрт үеийн туршлага бүр эрт тий нөгөө 0-6 нас бол хамгийн чухал. За тэгэнгүүт одоо манай сарим сонсогчдоо ингэж бодож байгаа. Яг хүүхдийн хөгжлийн үе шат ярьж байгаа юм шиг бит хоёрын сэдв тэгж орж ирж холбогдож байгаа байхгүй яа харахгүй тий. Жохо онол талаасаа. Тий онол талаасаа. Энгийнээр. Тий 0-3 насны хөгжлийн үе шат тий тухайн тодорхой хэмжээнд сонсогч нар маань ямар нэгэн байдлаар сонсч ирсэн байж болно тий. Гэхдээ нөгөө өөртөө итгэл тэгвэл хаанаас эхлэх хөгждгийг гингүүд одоо саяны таны хэлж байгаагаар хүүхэд өөрийгөө үнцэнтэй гэж бодсон үедээ хайрлагдж байгаа гэдгийг мэдэрж байгаа үедээ аюулгүй гэж мэдэрж байгаа үедээ би чухал гэж мэдэрж байгаа тэр үед нөгөө өөртөө итгэл давхар хөгжиж яадаг гэсэн үг байна. Яг зөв. Алдаа гаргасан ч зүгээр юм байна. Би алдаж болох юм байна. Тэ хүмүүс намайг хайрладаг юм байна. Энэ хорвоо ертөнц намайг хайрладаг юм байна. Анзаард юм байна. Анзаард юм байна. Тэ яг үнэн тий санаа тавьд юм байна. Тэгээд дээрэс нь энэ ингээд орчлон ертөнц гэдэг чинь тийм хахир хатуу аюултай биш юм байна. Тэгээд тийм учраас хүмүүс надад итгэж байгаа учраас би бас өөртөө итгэх юм байна тий. Би ч алдсан ч алдаагаа засаж болдог юм байна. Тэгээд тийм учраас би өөртөө итгэхий гэдэг тэр суур одоо бүр багнаас нь тавиудж яадаг гэсэн үг байхгүй. А тэр үед нь үл хайхрах. Тэгээд үл хайхрах гэдэгт бүр нөгөө памперсын хүртэл солихгүй ордог байхгүй. Мэдрэмжт нь юм тухгүй юм үлдчихдэг. Уйлахт нь хариу үйлдэл үзүүлэхгүй байх. Тэгээ ингээ урмын үг хэлэхгүй байх. Алтхаар нь загнаж буруутгах. Одоо чинь ингээл хүүхэд хоолоо идэж сурж байхдаа маш их хасгаж утгадаг байхгүй. Тэгэхэд ээж аавд яадын гэр тухайн үед тэр хүүхдийн сэтгэл зүйн хэрэгцээ чухал гэдгээс илүү цэвэр байх нь чухалд анхаарал хандуулдаг. Тэгэл өө чи энийгээ заавруулчлаа ш тэгэл энэ дээр нь юм зөөж өгөөл тэгэл асгачингууд нь яаж байгаа ингээл нөгөө арчиж марчаал хилдэг штэ. Тэгэл яг тэр үед л асгаж болохгүй юм байна. Би буруу зүйл хийчлээ. Яг тэгвэл хүүхэд аав ээжээр дамжуулж энэ хор ертөнцийг таниад байгаа. Тэгтэл аав ээжийг хүүхэд яг бурхан мэд шүтдэг учраас аав ээжийн 100% зөв гэж боддог байхгүй. Ухамсаргүй тийш нөгөө хамаарч мэдэрдэг тий. Тэнгүүд аав ээж уралж байгаа бол би буруу юм байна. Аав ээжэд дургуутслыг төрүүлж байгаа бол би жоохон хангалттай биш байгаа юм байна. Гээл мэдрээд эхэлдэг гэсэн. Тэгэхээр аав ээж намайг юу гэж үнэлж чинь тэрүүгээр би өөрийгөө л тодорхойлоод байдаг гэсэн байхгүй. Тэгээ нөгөө асгахт нь заваа юм бэ гэл хэлэхэд ч би заваа юм байна гэл тэр хүүхдээ ойлгож байгаа гэсэн. Өө чи ингээ унгаачлаа хагалчлаа штэ гэл хэлэхэд өө би бүтлэхгүй юм байна гэл ойлгож байгаа гэсэн байхгүй. Гих мэдчил нөгөө өөрт нь тэр жоохон бахт нээж аав юу гэж хэлдэг байсан үгээр дамжуулаад тэр хүүхэд өөртөө итгэхгүй юу гэдгийг суурин тавьдаж байгаа гэсэн. Тийм. А ээж аавд яад ингээд өсвөр наснд энэ бий болд гэж ойлгоод байдаг. Харин тийм. Өсвөр наснд нөгөө итгэлтэй итгэлгүй байгаа нь магадгүй илүү илэрдэг. Яг үнэ. Яг бол өмнө нь нөгөө аав ээжийн хараалал юуко тэр хүмүүсийн шийдвэр гаргалтын дагуу явдаг байсан. А өсвөр наснд ирэхээр илүү үзэл бодлоо илэрхийлж хэлдэг байхгүй хүүхэд. Тусдаа би гэдгээ ойлгож одоо би даасан байдал нэмэгдэх нь байна. Шийдвэр гаргалтууд бас нэмэгдэж эхэлнэ тий. Тэгэнгүүт нөгөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээд ирэх тэр үед ээж аваад тэр үед л яг өөртөө итгэл би болж ин болохгүй гэж ойлгоод байдаг. Тэгтэл үгүй нь бол бүр ингээд суураараа тавигдсан байдаг. Тэр үед л одоо нөгөө яг ухаантай байна. Одоо яг ухаан том хүн болж гин гэл тий. Яг одоо л гэл яг бодж идэл аль хэдийн 0-6 наснд одоо тэр нөгөө өөрийг нь хуурайлахад хүртэл хурдан ирээд тусламж өгч байгаа хэсгээс нь хамаарад нөгөө аюулгүй юм байна, намайг анхаарч байгаа юм байна. Тийм гэдэг мэдрэмж сууж байгаа гэсэн юм байна. Гэдэг мэдрэмж суугаад байгаа. Сонин сонсогдож магадгүй юм шиг боловч дандаа сонсч ирсэн үг юм шиг хүмүүс энийг ингэж ярихаар тэг санагддаг гинэ. Тэгвэл магадгүй хин нэгэн одоо сонсож байгаа хүний дотор хүүхдийнхээ бага наснд нь хамт байгаагүй хол байсан эсвэл хамт байсан гэж хэлэхэд хэцүү гэдээ одоо зарим эцэгчүүд ярьдаг байхгүй юу? Ажилдаа яваал ирээл хагсан сайн томилтоор яваал эсвэл хол ажиллаж байгаа л явцаж ирээл ер нь бол бага наснд нь би байсан уу гэвэл байсан. Гэхдээ хамт одоо нэг хөгжилд нь хамт байсан уу гэвэл байгаагүй гэдэг ч юм уу те. Тэгээ тэрэнд бас зовнилтой байдаг. За эсвэл одоо өсвөр насны гараад ирсэн чинь хүүхэд нь ингээд одоо нэг үгүй гэж хэлж чадахгүй байх одоо тийм эргэлзээтэй тий. Хэл хязгаар дээр хүртэл тавьж чадахгүй үгүй юу гэдэг нь хүртэл эргэлзээтэй. Өөрийнхөө үзэл бодол үнэнч байж чадахгүй үгүй юу гэдэг дээрээ хүртэл эргэлзээтэй
одоо байгааг нь анзаарчлаа гэж бодъё хоёлаа. Тэгсэн чинь нөгөө бидний одоо энэ яриаг сонссон чинь одоо тэр хүн би нэрээ те яг тэр чухал үед нь магадгүй илүү их цагийг зарцуулаагүй, анхаараагүй, халамжлаагүй, дэмжлэг үзүүлээгүй гэж бодъё гэж бодъё л да хоёлаа. Тэгтээ хүүхэд нь одоо өсвөрсөн дурсан. Тэгвэл яах вэ гэж үү? Тийм. Тэгэхээр нөгөө сүүлийн үед тарих судалж байгаа хүмүүс чинь тэгээд ааш нөхөнд үлжих боломжтой. Тийм. Тэгэхээр энэ юусоо боломжгүй зүйл нэгч байхгүй. Тэгэхээр яг энэ үедээ одоо нөгөө хүүхдэд нэлэх балчир байхад нь өгж чадаагүй тэр сэтгэл зүйн хэрэгцээнүүдийг нь хангалттайгаар нөхөж өгөөч. Тэгээ яг үнэндээ юу яадаг? Сэтгэл зүйн хэрэгцээ нь хангагдаагүй хүүхдүүд бие физиологийн хэрэгцээ нь хангагдсан ч гэсэн ээж аваад юуг чухалчилтыг гэхээр өмсөх зүүхийг, идэж уухыг чухалчилдаг, боловсролыг чухалчилдаг. Тэгээ тэр мэдээж хэрэг бидний бие физиологийн хэрэгцээ мөн чухал зөв. Гэхдээ сэтгэл зүйн хэрэгцээ гэдэг тэр том орон зайг орхигдуулцдаг. Тэнгүүт нөгөө тэр хангагдаагүй сэтгэл зүйн хэрэгцээ чинь өсвөр наснд ирсэн ч тэр хэрэгцээ хангагдаагүй байгаа учраас үргэлжил авахыг хүсэж идэг хүүхдүүд. Тэгээ тэрийг нь аав ээж нь харин анзаарсан үедээ хүлээн зөвшөөрөөд ингээд яг санаа тавьж эхлэх үед хүүхэд бүр ингээд хардаа 1 нас, 2 нас, 3 настай хүүхчийг зан ааш гаргадаг. Тэгээд тэр дэмжлэгийг нь яг тэр одоо нэлэх балчир уюудынх шиг тийм зан ааш гаргаал тэгэл аав ээж нь хязгааргүй хайрлал, болцолгүйгээр хүлээн зөвшөөрөөл, кэрлэл, халамжлал тий санаа тавиал ирэх үед хүүхдүүд яг ингээд сэтгэл зүйн хувьд өсөж байгаа нь мэдэгддэг байхгүй юу? Тэгэл яг тэр хэрэгцээнүүд нь хангагдангууд дараагийн үе шат руу ороод тэгэл яг төлөвшөж хэлдэг. Тэгэхээр тэнд бол аав ээжийн төвчээр магадгүй мэрэгжилтний дэмжлэгтэйгээр хийх нэг тийм урт хугацааны нэг одоо төлөвлөгөөний дагуух бараг эдгэрлийн яг тэр үе шат тийм ээж аав хүч хийж өгч болно. Бүр ингээд чихэр мэхрээ дүүнрээсээ харамлаад минийх гэд ингээд урдаа барьж мараад өсвөр наснд битэл насанд хүрсэн хүнээс хүртэл заримдаа яг ингээд нөгөө хүүхэд насныхаа тэр сэтгэл зүйн хангагдаагүй хэрэгцээнүүд дээр нь яг ажиллаад ингээд явж хахад тийм аран шүүртэл гардаг. Тоглоомоор хүртэл тоглодог. Тэгээ яг тэр нөө дутагдсан зүйлүүдээ хангаад эхлэхээр яг сэтгэл нь дүүрээд тэгээд болчдөг. Дараагийнхаа шат руу ороод явдаг. Дараагийнхаа нас руу ороод явдаг. Тэгэл яг тэр одоо зүйлийг ээж аав нөхөж өгж болно. Тийм боломжтой тий. Гэхдээ нөгөө нэг тэнд мэдээж хэрэг аав ээжийн төвчээр шаардлагатай. Мэдлэг мэдээлэл хэрэгтэй. Тэг ингээ нөгөө хамтын ажиллагаа, болцолгүй хайрлна гэсэн шийдвэр. Тэгээ тиймэрхүү зүйлээс болоод нөгөө биеийг нь хараад гаргаж байгаа ааш нүүр байгаа дангууд нөгөө нөхөд өгчий гэдэг ингээ зориг тавиад ингээ хүүхдтэй ажилчлаа гэж бодсон хэсэг хугацаанд. Тэгтэл гинтхэн нөгөө насын харангуйтаа чи одоо ямар санааш гаргаад байгаа нэ тэргээд улам гимтэйгээд ахж ирсэлтэй. Тийм учраас яг нөгөө шийдвэртэйгээр ингээ нөхөд өгвөл болно. Тэр хайрын хэрэгцээ, хүлээн зөвшөөрлийн хэрэгцээ, магтаж урамшуулах хэрэгцээ, алдаж болно гэдгийг ойлгуулах хэрэгцээ. Тэгээ алдсан ч зүгээрээ дахиад тэр алдаан дээрээ суралцаад үндийн босож болдгийм а. Хүн төгс биш шүү гэдгийг ингээд өсвөр наснд нь ч гэсэн ойлгуулад байвал хүүхэд хэсэг хугацааны дараа маш гоё урт ихтэй болж болно. Одоо тэгэнгүүт яг энэ яриаг сонсохоор гарч ирдэг нэг асуулт байдаг. Одоо би ч мар хүүхдээ үг гэлж болохгүй юм шүү гэд зарим одоо яг саяны ингээл одоо нөгөө болцолгүйгээр хайрлах одоо тэр хэрэгцээг нөхөж өгөөх нөгөө хэлж байгаа шүү дээ тий. Уг нь ингээ боломжтой болвол мэрэгжилтний тусламж ингээ авах гэ тий. За яг хуу тэр болгон бид нар тэхгүй бай. Мэдээж энэ тэндээс авж байгаа найдвартай их сурвалжаасаа туршилт хийгээд ээ гэж бодъё л да тий. Тэгтэл нөгөө яг тэрийг өгөөд байж тал нэг шаардлага тавихаар нөгөө хүүхэд нь цаашаа харилчдаг. Нөгөө маш амархан юм нөгөө хэврэг шаазан шиг байдаг гинэ. Маш амархан нөгөө шаардлага тавихаар одоо дургуун байна. Одоо дургуутс чинь эсвэл миний хүслийг биелүүлэхийг хүсэхгүй байна. Нөгөө намайг анхаардаг гэжтэй тий та надад чухал одоо миний одоо хэлж байгаа зүйлийг та чухал гэжтэй гэд ингээд одоо нөгөө гомдлууд гарч ирэх шаардлагыг буруугаар одоо ойлгож гомдох гэдэг ч юм уу. Энэ хоёрыг тааруулах нь хэцүү байдаг гэдэг нэг юм сэтгэлүүд их ирд юм байна. Зөв. Тэгэхээр танд юу орж ирж байна? Хайрыг буруу ойлгоод байна. Хайр бол ерөөсөө зарчим ба хайр чинь яг зоосны хоёр тал шиг нэг явж явах зүйл байхгүй юу. Гэтэл нөгөө орчин үеийн аав ээжүүд тэр зарчмыг нь хайраасаа бүр авч хайчаад байгаа. Тэнгүүт эн чинь өөр хайр биш байхгүй юу. Эн чинь хувийн хичээлд. Хайр биш, хайрыг буруу ойлгоод байна гэсэн үг. Болцолгүй хайрлна гэдэгт тэр хүүхэд үүрэг даалгавраа биелүүлэхийг хасна гэсэн үг биш байхгүй юу. Яг одоо яг наадах хэдэн л ярих. Тийм. Тэгэхээр тэр дүрм журам зарчим бол заавал байх хэрэгтэй. Харин тийм. Тэгээд нөгөө
Тэгэнгүүт нөгөө нэг зарчим дээр хит суурлаад байгаа аав ээжүүд яа тиймэр буруу илэрхийлээд байдаг. Тэгэхээр энд нэг голоор нь явах гэдэг юм нь юу юм гэхээр зарчмаа үргэлж тавина. Нэг настай хүүхд юу хийж явах хэвээр. Өөрөө хоолоо иддэг байх хэвээр. Тэрийг нь хийлгэнэ. Би хайрлж гин гэдэг ингээ амруу нь халбагдаж өгөх нь хайр биш. 3 настай хүүхдээ яах хэвээр өөрөө хувцас өмсдөг байх хэвээр. Гэтэл өөрийнх нь хувцсыг өөрөөр нь өмсүүлэхгүйгээр хувцсыг нь өмсөж өгөнгөө би хайрлаад байна гэвэл нөгөө зарчим гэдэг зүйлээ бүр аваа ичиж байхгүй. Тэр хүүхдийг бие даах чадвар, аливаа ямыг хийж сурах чадвар, тэг ингээд бүтээлч байдлыг ингээ хоош татчихж байгаа. Тэгвэл өсвөр насны хүүхд юуг хийж явах хэвээр тэрийг тавина, зарчмаа тавина. Аав ээжүүдийн алддаг зүйл нь юу юм гэхээр илэрхийлэхдээ л буруу илэрхийлдэг юм. Ууралдаг байхгүй юу. Зүгээр маш илдгээр тавих ёстой зарчим, шаардлага үргэлж тавина. Гэхдээ дандаа сонсож ойлгоно. Тэгээ энэ хоёр ч ингээд яг хамт явж явах ёстой. Тэнгүүд аав ээж хоёр ингээд салгаж ойлгоод хайрлна гэвэл хэлэхгүй. Хэлнэ гэхээр уурална гэж ойлгоод байдаг. Тэнгүүд нөгөө гинтхэн гээл өстой айгүй ингээл тэгээ зөөлөн байж ажснаа гинтхэн нөгөө шаардлагатай байх та чи ч одоо амар сайн юм бэ гэл нөгөө юм дуу хоолойны өнгө нүдний харц тий ингээд ирэнгүүт нөгөө хүүхдэд айгүй ойлгомжгүй байдал үүсдэг. Тэгэхээр ерөөсөө л нөгөө нэг тавих зарчмаа бол ерөөсөө байнгын л хүүхдэд тавина штэ. Тэгээ тэрийг харин яаж илэрхийлэх үү гэдэг чинь л чухал ойлголт гэсэн үг. Тэгэхээр энэ хайр гэдэг чинь өөрөө тэр хүүхэд сурах ёстой зүйлээс сурах буюу зарчмын зүйл одоо зүйлсүүдийг хоцрогдуулахгүйгээр тэг бусдыг хайрлж инэрх, бусдад тусалж дэмжих, өөрөө хийх ёстойгоо хийх тэр бүх зүйлийг л хүүхэд давхар сураад явж явах хэрэгтэй гэсэн үг. Шүдээ угаахгүй унтж байгаа хүүхдийг хайрлж байгаа ингээл юм хэлэхгүй байвал эн чинь эсэргээрээ бүр тэр хүүхдэд нөгөө хувиа хичээсэн байдлыг сургаад байгаа. Надаас өөр хүн энэ хорвоо дээр байхгүй юм шиг, өөрийг нь ертөнцийн төв юм шиг хитрхи хитэдүүлж ойлгуулж өсгөөд юм гэсэн үг байхгүй. Тавих ёстой шаардлага заавал тавина. Гэхдээ ээлдгээр тавина. Гэхдээ энэ дээр нөгөө бид нар яг дандаа сөрөг сэтгэл хөдлөлтөд хавсарчдаг тий. Яг ууртаа үедээ гинт нөгөө болохгүй юм бодогдол чи ер нь хувцас хураадгүй үсттэй. Чи ер нь өглөө ус чирээ шүдээ шууд чи идсэн хоолны хаягийг ухаахт яадгийн гэл уг нь нөгөө яриануудынх нь утгын хувьд бол зөв. Даанч нөгөө илэрч арж ирэхдээ даан ууртаа хамт гараад ирэнгүүт уур гараад ирэнгүүт чи бид нар чинь шууд бие хамгаалаад айгаад эсвэл шууд яачдаг шүү дээ. Буруутгагдж байгаа мэдрэмж төрөөд стресс төртөж байгаа шүү дээ тий. За тэгэхээр яг зөв хариулт нь маш богинохондоо бол яг саяных тий. Бид нар нөгөө өөх өстой хэрэгцээг нөгөн тэгжээж хүүхэд өөртөө ихтэй болох тэр суур тий тавигдана. Тэр өөртөө ихтэй болох суур нь тэр өөрийнхөө үн цэнийг мэдрэх нь байгаа тийм ээ. Тэрийг өгөхөд хайр гэдэг зүйл арга зам нь олж очино. Тэгээ хайраа шаардлага буюу зарчмаасаа ялгах хэрэгтэй. Хайр зарчим хоёр бол нэг. Тийм. Ер нь бол илэрхийлэхтэй ялгах хэрэгтэй. Илэрхийлэхтэй зөв илэрхийлэх. Өөрийнхөө сэтгэл хөдлөл эмоцийг дургуутсан, ундуутсан, тэсвэр нь барагдсан тэр сөрөг сэтгэл хөдлөлөө л бити зарчимтай андуураач. Тийм. Зүгээр л ийдгээр шаардлагыг тавьсан хിവэрэ гэхдээ ойлгож уучлсан хിവэрэ байх чинь л жинхэнэ хайрын мөн чанар байгаа байхгүй. За тэгсэн чи өөртөө итгэлд нь ингээд бас сөрөг нөлөө үзүүлж болох нэг хүүхдийн яриа байна. Одоо ингээд ээж маань намайг хүүхд болоод өсвөр насны хүүхд байна л да. Яг ий тахлах ингээ хүүхд. Тэгэд ээж нь ингээд өөрийнхөө одоо сургуульд ямар сурдаг байсан. Сургууль сурдаг байхдаа яаж бие авч явдаг байсан. Яаж хичээлээ хийдэг байсан. Ямар дүн авдаг байсан. Яаж тэмцээн уралдаанд ордог байсан. Яг тэр өөрийнхөө тэр зүйлтэйгээ хүүхдэд харьцуулж байна. За одоо өөрөөр хэлэх юм бол би ингээд юмд орох юм бол уралдаанд орох юм бол тэмцээнд орох юм бол би нэгдүгээр байр л авдаг байсан. За эсвэл би чам шиг байгаагүй. Би чиний насан дээр ийм одоо хийдэг байсан. Хийхдээ ингэж хийдэг байсан гэд тэ. Харин чи болохгүй байна гэд. Энэ харьцуулалт нь өөртөө итгэл дээр одоо яг өсвөр насн дээр ирж байгаа нэг онцлогийнх нь үед тэ. Яаж нөлөөлөх юм бол хамгийн сөрөг нөлөөлөх зүйл бол харьцуулалт. Өөртөө итгэх итгэлийг алдагдуулдаг. Тэр бүр өсвөр нас битэл нөгөө 2-3 настай байхаас ахуулаад өөр айлын хүүхдэд харьцуулаад эхлэх үед одоо наадахт нь бас маш их гарч ирдэг. Өөр тийм. Ерөөсөө л тэр өөртөө итгэх итгэлд сөргөөр нөлөөлөд байгаа нэг хитэн зарчмын ямиг л энд яг тоочны яриг ивэл нэг номерт нь харьцуулалт орох байхгүй. Нөгөө нь хайрыг өгөх ёстой тэр одоо хайр аюулгүй байдлыг тогтоох ёстой ч гэдэг юм. Үн цэнийг нь мэдрүүлэх бол чухал. Хоёрдугаарт харьцуулалт байдаг байхгүй. Тэгэхээр харьцуулалт чи өөрөө тухайн хүүхдэд
хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа мэдрэмжийг өгдөг. Би дутуу юм байна. Би буруу юм байна. Би алдаатай юм байна. Би хангалттай биш юм байна. Би тэг аав ээжийн сэтгэлд ингээ нийцэж чадахгүй байгаа юм байна гэдэг тэр нэг юм мэдрэмжийг өгөхөөр тэр чинь өөртөө итгэхгүй шүү дээ. Ээж аав нь тэр хүүхдэд итгэжиж тэр хүүхд өөртөө итгэх байхгүй. Яг бол аав ээжээр дамжуулж тэр хүүхд өөргөө таниад байгаа юм чинь. Хоёрдугаарт тэр харьцуулалтаа, гуравдугаарт алдахыг нь зөвшөөрөхгүй байх. Эдгээр чинь юусэн. Тийм. Эдгээр чинь л юусоо л яг одоо өөртөө итгэлгүй болоход нөлөөлдөг хамгийн одоо нөгөө хортоогоор нөлөөлдөг зүйлсүүд гэсэн үг байхгүй юу? Ямар ч нөхцөлд хизээж битгий хүүхдээ ямар ч насанд нь аль ч хөгжлийн үе шатанд нь хизээж битгий хүүхдээ өөр айлын хүүхдтэй эсвэл өөртөөгөө хамаатан садантай нь харьцуул. Энэ бол маш хортой зүйл гэж хэлмээр байна тийм. Одоо ингээд 7-8 гэсэхэнд би нэг юм сэтгэл зүйн хичээл ордیں۔ Тэгэхээр заримдаа би юм одоо нэг эцэгхийнх нь эсрэг үйл ажиллагаа явуулаад байгаа юм шиг заримдаа тийм мэдрэмж төрдөг. Яагаад тэгэхээр тэр хичээл дээр нөгөө алдаа гаргах нь гэж хичээл өгч идэг ч юм уу те. Тэгэнгүүт алдаа гаргах нь ингээ хэвийн зүйл гэд те. За тэгэл энэтэй ингээ холбоотой юм ярьж хахад хүүхдүүд яг дунд нь юу гэж орж ирдэг вэ гэхлээр манай аав ээж манайг дандаа хамаатны маань хүүхдүүдтэй харьцуулдаг штэ гэл. Яг тэр үеийнхэн бол нөгөө шууд хариулт бас ингээд нөгөө чөлөөтэй илэрхийлдэг. Одоо энэ үеийн тийм үе байгаад байгаа байхгүй юу. Тэгээд харьцангуй нөгөө 10, 11, 12-ыг бодох юм бол 6, 7, 8 дахь ангийн хүүхдүүд манай аав ээж намайг зоддог. Манай аав ээж намайг одоо ингээд харьцуулдаг. Дандаа манай үеэлүүдтэй чи та одоо ингээд тэдний тэр чинь ингээд тэд авцсан байна штэ. Чи яхаараа ийм авдгийг гэдэг ч юм уу те. Тэгэхээр энэ зүйлийг бол маш их одоо маш их гэж би хэлэхээс айхгүй байна. Хүүхдүүд ер нь их олон тохиолдолд энэ зүйлийг хэлдэг. Тэгтэл нөгөө битэрийн өнөөдрийн ярьж байгаа гол зүйл юм аа эсрэг үйлчлэлтэй зүйл ахна шүү. Бусдаа харьцуулах болон өөртөө харьцуулах үед хүүхэд ичүүрийн мэдрэмжийг мэдэрч яадаг. За эхнийх нь нөгөө хүлийн зөвшөөрөгддөг гэсэн тийм. Хоёр дахь нь болохоор нөгөөтэйгөр бас нөгөөтэйгөр болохоор гүн гүнзгий одоо далд хумсарт хамгийн гүн гүнзгий хэсэгт оршдог мэдрэмж бол ичүүрийн мэдрэмж. Тэгэхээр нөгөө бусадтай харьцуулах үед хүүхэд бас нэг талдаа ичүүрийн мэдрэмжийг мэдэрч яадаг. Би чинь нөгөө хангалтгүй юм байна штэ гэдэг тэр ичгүүрийн мэдрэмж. Тэгээд тэр ичгүүр байгаа тохиолдолд хүн өөрийгөө тийм цогцтой сайн зөвхт нэгэн гэж үнэлэх нь юу л бол би үнцэнтэй нэгэн. Тэр ичгүүр гэдэг бол яг үнцний эсрэг зүйл байхгүй юу? Харин тийм. Үргэлжил буруутгалыг мэдрүүлж яадаг. Чи тийм штэ, чи ийм штэ. Чи дуулж чаддгүй штэ. Чи тэр үеэлээс муу сурдаг штэ. Чи шатар тоглож чаддгүй штэ. Чи олон дугууланд явдгүй штэ. Чи бүжгэлдэггүй штэ гэж лидер чи ингээд нөгөө ичгүүрийн мэдрэмж. Тэнгүүт эн чин эргээд ингээд аливаа ямиг өөртөө итгэлтэйгээр үйлдэж хийх үед дотроос ингээд хоош татж яадаг зүйл байхгүй. Тэр энэ харьцуулалт бол ичгүүрийг мэдрүүлж яадаг учраас аюултай эцэг эхчүүд бол одоо ер нь яг энэ сэтгэл зүйн ойлголт мэдээлэлтэй болоод ядаж хүүхдүүдээ өөр хин нэгэн айлын хүүхдтэй харьцуулахгүй байхыг мэддэг байх нь чухал байгаад байна. Тийм тэгэнгүүт нөгөө харьцуулалт ингээл ярангуут ягаад нөгөө эсрэг юм хийж байгаа юм шиг санагддаг вэ гэхлээрэ хэрвээ чи ингээ үнэхээр харьцуулмаар бол би өмнө нь ямар байлаа өөртөөгөө тийм одоо харин би яаж өөрчлөгдсөн бэ? Би өмнө нь ийм байсан чи одоо хүртэл хэвээр байгаа юм байна. Би ахих хэрэгтэй юм байна гэд тэ. Энэ бол ингээд харьцангуй эрүүл харьцуулалт шүү. Түүнээс хин нэгнтэй өөрийгөө харьцуулах юм бол бид нэр одоо ямар гэл ингээл ярингууд нөгөө гүй манай аав ээж болохоор ингэдэг штэ багшаа гээл тэ. Тэгэнгүүт нөгөө яг эсрэг юм хийгээд байгаа юм шиг. Тийм одоо юунууд их төрдөг. Одоо кейсүүд их гардаг гэх юм уу? Яг нь манай нийгмийн л одоо асуудал тогтолцооны л асуудал байгаа хальтаа харьцангуй сэтгэл зүйн шинжилгээ ухаан үсэж хөгжөөд удаагүй байгаа онцлогтой орны хувьд мэдлэг мэдээлэл жоохон дутмаг байна. Тэгэхээр яванда магадгүй нэг 5-10 жилийн дараа арай өөр болох болов гэж би бол итгэж байна, бодож байна те. Тэгэхээр магадгүй зүгээр л нөгөө ээж аав гэр бүлийн орчинд харьцуулж байгаа л одоо чиний хувьд өөрөө чинь хувьд хамгийн сайн хийж чадах зүйл үнцнийг нь л одоо ойлгуулах тийм үргэлжлүүлээл ойлгуулсаар байх нь ялгаатай. Хүн болгон ялгаатай. Ялгаатай байх нь муухай гэсэн үг биш. Тэгэхээр ялгаатай байдлыг л ойлгуулаад явах нь л одоо зөв юм болоо. Тэр нь бол айхтар эсрэг зүйл биш болов биш баха тийм гайг баха л гэж бодож штэ тийм. За тэгэхээр өнөөдөр энэ ярилцлага маань дуусч байна. Хүүхэд өөртөө итгэлгүй үед гэж ярьсан. Гэхдээ эсэргээрээ хүүхэд өөртөө итгэлтэй болохын тулд бид нэр хаанаас нь эхлээд аль цэгээс эхлээд анхаарах ёстой вэ гэдэг зүйлийн тухай чухалчлаа. Бас бидний амьдралын сонголт шийдвэрүүд дээр яаж нөлөөлдөг вэ гэдэг зүйлийг ярихыг оролдлоо.
Харин үлдсэн магадгүй хариулт аваагүй зүйл байвал таныг би эрен сурвалжлаасаа, ирж хайгаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр энэ чухал зүйл юм бол та яаж, яагаад, хэрхэн гэдэг зүйл дээр зарим зүйл дээр хариулт аваагүй байвал та үргэлжлүүлээд тэр хариултыг хайсаар агаараа гэж хэлмээр. Та хамгийн сүүлд нь миний асуугаагүй таны эцэгчүүд чухалчлан байгаа зүйлээр хоёлаа яриагаа өндөрлөө. Тийм өөрөө чинь олж хараагүй зүйлсийг хүмүүс харсан байдаг тий. Тэр нөгөө хараад тэгээд чи чадна штэ гэд чамд хүмүүс одоо итгэл хүлээлгээд хийгээч гэд хэлж хахад одоо чадахгүй юм шиг мэдрэмж төрөөдөөвэл бас л энэ нөгөө өөртөө итгэх итгэл дээр ажиллах анхаарах тий хэрэгтэй л гэж бодож ин. Гэтэ эцэг эхчүүд тий нөгөө яриа эхлэхэд л хэлсэн шүү дээ тий нөгөө үнэт одоо хүүхдтэй өгж байгаа үнэт баялаг, үнэт сургамж, үнэт боловсрал бол яалтчгүй тэр сэтгэл зүйн дэмжлэгийг маш сайн үзүүлдэг тийм ээж аа байгаасай. Магадгүй мэдгүй байвал ерэн хайгаасай тий мэдлэг мэдээлэл аваасай. Өөртөө итгэлгүй учраас хүүхдээ өөртөө итгэл үүсгөөдэж болно ш таав ээж тий. Тэгэхээр өөртөө ч магадгүй ажиллах шаардлага гарч магадгүй. Тэгэхээр энэ бол яалтчгүй яригдах ёстой чухал сэдв мөн. Тэ хүмүүс чамд итгээд хахад өөртөө итгээрэй тийм. Тэгээд хүний дотроос бол маш олон нөөц чадамжууд чадварууд гардаг. Тэгээд тэрийгээ чи итгэж байгаа тохиолдолд гаргаж чадна. Итгээгүй тохиолдолд одоо нуугдмлаараа л үлдэх нь байна тэ. Тэгэхээр ямар хайран бэ, ямар харамсмаар бэ тэ. Тэгэхээр өөр дотор байгаа нөөцөө тултал ашиглая гэвэл өөрөө өөртөө л итгэхийг сонгооч. Тийм. Тэгээд үнэхээр шаард чадахгүй байгаа гэвэл бас ямар нэг байдлаар энэ талбар дээр ажиллаач л гэж би хүсэж байна. Эцэг эхчүүдэд бас Уриалж байна тий уриалж байна. Баярлалаа. Өнөөдөр бидэнтэй ярилцсан сэтгэл зүйч Хатар Цэцэг байлаа. Харин найруулагч Баясаа, хөтлөгч сэтгэл зүйч Гэрлээ миний би хамттай байлаа. Та гэрүүлийн радио 104.5-ийн мэдээлэл нэвтрүүлгүүд цаг тухайд нь авч үзэх эсвэл манай гэрүүлийн радио фэйж хуудасаас зочлаараа нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөлөө. Түр баяртай. Ирээд буцах богинохон цаг хугацаанд хамгийн түрүүнд өөртөө таалагдж амьдр. Тэгж хожил өөрийгөө ч бусдыг ч хайрлаж чадна. Сэтгэл зүйн боловсрол олгох амьдралын хүчийг нэвтрүүлэг танд хүрэлээ.